Зохиолч Банзрагчийн жамд. Жамд зохиолч нь Хөвсгөл аймгийн Их Жаргалант сумын Ахтимих газар 1939 онд төржээ. 1948 онд бага сургуулиан нутагтаа дүүргээд дунд сургуулийг 1952 онд Шинэ Идэр суманд төгсөж улмаар Улаанбаатар хотод багшийн сургуульд суралцж байгаад 1957 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэл утга зохиолын ангид элсэн суралцж 1962 онд төгсжээ. Тэрээр үнэн сонин газар утга зохиолын ажилтан, тоншул сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дараагаар тус ажиллаж байсан байна. Энэ удаад та бүхэндээ Банзрагчийн жамд зохиолчийн сэтгэлийн нууц төвөр зохиолоос хувийн нууц өгүүлгийг хүргэж байна. Өдийн завсарлагаар найз хүүхэнтэйгийн ресторанд хоол идэхээс өмнө цэрэн бүжэд сэтгэл баясгалантай орчин тойронч ааж сарвалхан байлаа. Залуу уран барилгач бүсгүй хаврын өрөнд дулаан орой бүрийг юм бодож, ном уншиж өнгөрөөдөг билээ. Жуулчдад зориулан ууланд барих хамралтын газрын төсөл зураг гаргаж уралдаанд анх орох гээд тэр урам зоригтой шамдуу ажиллаж байв. Ойрмог ирээдүйн тэр өрөм замралтын газар цэрэн бүждийн оюун санаанд тодхон бууснаар барахгүй нарийн хэмжээ өнгө дүрстэйгийн цаасан дээр дурайж эхэлжээ. Тэр сэтгэл зүрхээ уралхын сэтгэмжээр ямагт баясгахын учир цахилгаан их шигт хайрцаг тавьж хинтийн өндөр ууланд гэдэг аялгау сонсож уран зураг үзэж яруу найраг уншиж байв. Халуун хайрт ханы сэтгэл сэтгэн бүтээхийн онгодоор бэлхмал байгааг гончиг сумч ойлгож хоёр хүүхдээ тоглон шуугахад чимээгүй байгаарэ. Миний хоёр хүү ээж нь юм хийж байна мэдв. Хэмээн анхааруулж байв. Нөхрийнхөө ингэж хэлхийг ажилдаа улайрсан цэрэн бүжид анзаарч сонссонгүй. Хэрв дуулсан бол сэтгэл нь уламж баясгсан. Нийслэлийн зүүн жигүүрийн шинэ хороололд суудаг тэднийх хинч гарсан өөдрөг өвөөмөр айлажээ. Гадаад худалдааны эдийн засаг мэрэгшиж байгаа гончиг сум дуу цөөнтэй, ухаалаг аятайхан ирэм. Чилгэр сайхан нуруутай, өтгөн хар хөмсгтэй энэ залуу Хөвсгөл нуурын усанд хар багаасаа шумбаж, мөсөн дээр гулган тоглож өссөн учраас чирэг нэгэн билээ. Цэрэн бүжид хол газар дээд сургуулийн оюутан байхдаа гончиг сумыг зүүдэндээ үзэж тэрч байтугай түүний сэтгэлийг бусдаас өрсөн булаах гэж далдуур ирмэлцэж явсан юм. Гоёмсог байгальд дуртай, сайн сайхан ариун үнэн юмд гүн итгэдэг цэрэн бүжид 20 шүүрсэн насандаа гагцхүү гончиг сумдал бие сэтгэлэн өгнө гэж хөндлөнгөөс гарчуудын өдөж хөөцөлтгийг төвчин өнгөрөөж явжээ. Ариухан ухаалгийн бүсгүй гончиг сумын сэтгэлийг аяндаа татав. Тэгээд ч тэд зорсондоо хүрч сэтгэл сэвгүй ерийн тавтай амьдрал зохиожээ. Тэр хоёр хуурах мэхлэхээс ангид ариун үнэнч аж төрж шинийг бүтээн гэж бие биедээ амласан билээ. Гэтэл өнөөдөр цэрэн бүжид ресторанаас яаж гарснаа ч мэдэхгүй байв. Татаж авахгүй бол алдчиж мэдэх юм. Эрчүүд саваагүй шүү гэж найз хүүхнийг нь хэлсэн үг цэрэн бүждийн баяр хөөргийг үгүй хийх мэт боллоо. Тэр ажлынхан газар ирж ширээнд суугаад зурж байсан зургаан гаргаж үзв. Засаж янзлах зохион нэмэх нь баггүй авч түүний гар хөдлөхгүй. Шинэ бүтээлдэн шимтэх сэтгэлийн хөөрөл таашаална гинт арилчих шиг болов. Гончиг сум үнэхээр намайг мэхэлж тэр хүүхэнтэй далдуур нөхцдөг гэж үү? Алтан зул гэж ямар хүүхэн байна вэ? Юутайч гэсэн тайван бодъё гэж цэрэн бүжид сэтгэл догдлон гинтийн гутралаар дарж барихыг оролдов. Яасан дээр вэ? Өнөө орой гэрийнхэн босгыг ямар янзтай алхах вэ? Нөхөртөөгөө яаж харилцах вэ? Гончиг сум тэр хэлмэрч хүүхэнтэй үнэхээр далдуур 3 жил ханилж байгаа гэж үү? Тэд салж чадахгүй болсон гэж үү? Үгүй яасан ч тийм байх учиргүй. Энэ бол дэвэргэн яриатай хүүхнүүдийн нэмэлт хачир биз? Гэвч гончиг сумч гэсэн тэр хүүхэнч гэсэн боловсралтай болсон. Тийм булаа юм хийлээч гэсэн түүнийг аргалан далталж байж чадхал юм. Ямар ч гэсэн шуугаан дигдээж гэр бүлийн бодлооны өрхөнд оромгүйсэнтэй гэж цэрэн бүжид бодлоо. Тиймээс ч энэ явдалд болгоомжтой хандхан зөв. Мохор сохор яриа сонссон төдийд аянга буулгаад хэрэггүй юм байна гэж шийджээ. Харин нөхрийнх нь гэмгүй төрх бусдаас дуулсан явдал хоорондоо харшилж байлаа. Тэр минь намайг таалдаг. Хоёр хүүхдийн өхөөрдөн үнсдэг. Гэтэл бас бусдыг гэж бодхоос сэтгэл нь тэрхэн дорон шаналж аяндаа зэвүүцэн хорсож суудал дээрээ ч төвшин сууж чадахгүй байлаа. Алтан зүл гэж юун ч гой нэртэй юм бит. Тэд хурд гарсан хүний охин гинэ. Нэрнээс нь үтсэн ч овоо царай зүстэй гойлог биетэй байж таарна. Энэ өдөр цэрэн бүжид өөрийгөө шүүмжлэн боджээ.
Үеийн хүүхнүүд энэ тентхийн гэр бүлийн түүх, шинэ мэдээг нэг нэгэндээ хэрэг болгон дуулгаж, эд хав болгон ярьж байхад Цэрэн бүжид анзаардаггүй байжээ. Тийм юмд хэр чинээгээр оролцож явсан бол өнөөдөр Алтан цул гэдэг хүүхний тухай бүхэл бүтэн лавлахтай сууж байхгүй юу? Тэр хүүхний байдлыг яаж мэдэх вэ? Цэрэн бүжид ийм бодол болж байлаа. Үнэндээ ийм явдлын орооцолдоо гарах ямар ч туршлага байсангүй. Тиймээс үерхдэг хүүхнээс шалаад тэр хүүхний тухай нарийн ширийн юм мэдээд авч чадсангүй. Эр нөхөртөө итгэсэн итгэл өөрийн бардан байдал жижиг мэт явдлаар хөөцөлдөхийг хэдийн цээрлэхэд хүргэжээ. Манай гэр бүлийн энэ булаа явдлыг өчнөө хүн мэдсэн байх нь. Тэд ялангуяа хэрэгт дуртай аманцар хүүхнүүд намайг юу гэж хэлэлцэж шоолж байгаа вэ гэж бодхоос нуруур нь арцс хийв. Чухам тэр үед гончгсум дэрэгдэн байсан бол Цэрэн бүжид яах байсан бол? Үнэхээр игдүүцэж байлаа. Гудамжиндч, дэлгүүртч би бишгүй л явдаг. Тэгэхэд тэр хүүхэн намайг ямар шоу янзаар харж байдаг бол? Юу ч гэсэн дүүрчээ. Хэрэг явдал эхэлчихэж. Харин цаашид юу болох вэ? Амьдрал зарим ямиг санамсаргүйгээр шийддэг шүү дээ. Би багдаан дурлалаа нууцлж бардан байж чадахгүй. Гончгсум дарчаагүй санагдсан биш байгаа та. Тэр сэтгэлгүй мөртлөө надтай суучхаад сүүлд нь тэр хүүхэнд яах ч ирэхгүй дурлсан биш байгаа. Тэгвэл амьдрал маань ямар ч янзаар эргэж болох шүү. Манайх 2 хүүхэдтэй. Энэ гэр бүлд би өөрийн үүрэгтэй. Хүүхдийн хувь заяаг би голлон шийдэх учиртай. Ингэхлээр яавч зүгээр суух аргагүй. Юуны өмнө энэ явдлыг гончгсумд хүлээлгэх зөв. Дараа нь тэр хүүхэнтэй уулзъя. Энэ тухайд их л арга ухаан сэлэх цаг тулгарчээ. Алтан цул гэдэг хүүхэн эрчүүдийн нүд хужирлан үсгэлэнт бүсгүй байж таарах нь. Эс тийм бол гончгсум түнд татагдах ёсгүй. Манай нөхөр яггүй бардам, хэний ч нүднээ дулаахан хүн. Ийм бодлууд хойно хойноос хэлхэлдэн уран барилгач бүсгүйн оюун санааг зайгүй эзэлж байлаа. Уйтгартай баргар хаврын өдөр шувтрах дэшэн хандаж ажил алба тарах цаг болов. Цэрэн бүжид 2 хүүхдээ цэцэрлэгээс аваад харах гэж гарлаа. Гудамж замын дагуухад тармил модны ёроолд зориуд хуримтлуулсан цас хайлан урсаж хүмүүсийн алхаа удаашраад хүүхдийн тоглон шуугилдах нь тасрахгүй болсныг Цэрэн бүжид огт анзаарсангүй. Тэр зөвхөн урд газрын ширтэн бодлогоширч явлаа. Гагцхүү замын гарам дээр очмогц машинаас болгоомжлон 2 тийшээ харав. Үүнийгээ ч өөрөө мэдэхгүй байлаа. Энэ нь ерийн дадлаар болж өнгөрч буй хэрэг. Цэцэрлэгээс 2 хүүхдээ авч хөтлөөд гэрийн зүг алхлаа. Тэгхтэл зүрхэн төгшөв. Гончгсумын царайг яаж харнаа? Гэхээс л айдас зэвүүсэл зэрэгцэж байлаа. Ээжээ, би чихрээ аавдаа өгнө. Эгч чихрээ ээждээ өг гэж 3 настай хүн шулган өгөөлөө. Цэрэн бүжид үүнийг ч анхаарах сөхөөгүй байв. Гэртэн оролгүй аль нэг тийшээ явчих марч юм шиг санагдлаа. Цэрэн бүжидийн хөөхөн хар нүднийг л галцоггүй. Уйтгар бодлогошрлын шинжтэй байлаа. Тэр хүнд ажлаас хаширсан хүн шиг гэлтэрч байв. Хажуугаараа таньдаг хүн зөрхийг ч тэр анзаарсангүй. Сүүлийн үеийн загвар хийцтэй хөнгөн хөх болтоо өдөн малгай нь хүндэрч үүрэглэхтэй санагдав. Нүдний өмнө гончгсумын түр босож түүний сайхан амлалт чихэнд нь яг л сонсогдож байв. Хувар ариухан хүн гэж өөрийгөө юунд надад ойлгуулав чи гэж бодоход Цэрэн бүждийн уруул чижирлээ. Тэр уурлахгүй бай гэсэн ч төвчж чадамгүй болов. Хаалганы хажуугийн товшлуур дээр хүчтэй дарахад хонхоо цочмог чанга хангинлаа. Яад юм. Юу л болвол болог. Хэлдэг хэрэг. Хэрэлдүүлж хэрэлдий. Завхрах мөртөө завхрахгүй надтай хамт байж нэрийг минь гаргаж байхдаа яах вэ? Хонхыг үргэлжлүүлэн хангин болов. Өдийд иртгсэн. Яаж хавь? Нөгөө хүүхэнтэйгээ ч уулзаж яваа юм билүү гэж санаад цүнхэн уудалж төлхөр гаргалаа. Гэрт хэн ч алга. Юу ч болоогүй юм шиг. Бүх юм хэвийн байдлаар амьдрал өнөөл янзаар гагцхүү Цэрэн бүждэл бачуурж байх шиг санагдлаа. Би эндэж байна. Тайван л байх чухал шүү. Хэрв сая гончгсум ирчихсэн байсан бол хөөгөө тарих байлаа. Тийм явдал болоогүй байвал яах вүлээ? Гончгсум ирээгүй байсан болж. Хувцаанд тайлж гараан угаахта толинд харав. Тэгтэлж гончгсум ирлээ. Цэрэн бүжид хаалга нээхдээ зүрхээ эмзэгхэн түгшиж байгааг мэдэрлээ. Гончгсумын царайд баясгалан гэрэлтэж бүжээ. Өвгөн чинь аспирантурын конкурст орох болсон шүү гэж хэлв. Өөхөө тийм үү. Гээд Цэрэн бүжид баяр хүргийг гихгснээ чадсангүй. Энэ үгийг хэлэх аргагүй байлаа. Гончгсум гутлаан тайлж гэрийн шайхаа өмсөхдөө гаднаас барьж ирсэн ном сонныг үүнийг аваа
гэж их нэртэй өглөө. Түүнийг авахдаа цэрэн бүждийн гар үл мэдэг салгана. Энхийг нь баяр хөөртэй яваа гончгсон ч анзаарсангүй. Ажил тарсны дараа нар шингэхгүй удах болов. Тэрийн ажил хийгээд цэрэн бүжид өнөөх төсөл 6 барихаан болжээ. Тэр өөр судалгаа хийх болсныг нөхөр нь яахан гадарлах вэ? Овч ихнэр аман цар хүүхнүүдээс дутуугүй хэрэгт дурлаж байж, цэрэн бүжид нөхрийнхөө явдлын тухай баггүй мэдэж, алтан цул гэдэг бүсгүйтэй холбоотой байдаг нь гарцаагүй гэдгийг бүрэн баталж авчээ. Тэгээд хэд хоног бодсны эцэст тэр хүүхэнтэй нүүр учрахаар шийдэв. Хэрэг явдал нэгэнт өнгөрчээ. Харин цаашид өдий зэрэгт хүргэсэн амьдралдаа ялангуяа 2 хүүхэдтэй гайж хэрүүлэхгүй тулд гончиг сум алтан цул нарын холбоог таслах тухай бодох болов. Нөхөртөн элдвээ гэлж түүнийг хямруулж гэр бүлийн дотор маргаан үсгэж болох юм. Өөрийгөө ч барьж чадахгүйд хүрч болно. Тэгээд нөхрийгөө улам хөндөрүүлж мэднэ гэж үзээд алтан цултай эхэлж уулзах нь зөв гэж үзв. Цэрэн бүжид гэр бүлийнхээ нууцыг бусдад мэдэгдэлгүй. Аль болохоор сэмхэн аргалахыг эрмэлзэж байлаа. Цэрэн бүжид өсчөнд очиж үс гизгэн янзлуулахын өмнө мод гэсэн сэтгүүлээс үс засалтын хамгийн сүүлийн үеийн хэм маягийг үзэж өөрийн царай цус бид зохихыг сонгож олов. Далд байдаг хувцас гаргалаа. Жек Лондон, Толстой хэд хэдэн роман сөхөж эгзэгтэй чухал хэсгийг уншив. Алтан цул гэдэг тэр хэлмэрч хүүхэн гадаадын хэдэн хэл мэддэг. Газар орон их үтсэн, ном их уншсан. Үсгэлэнгөө бүсгүй байлаа. Түүнд яавч бидүү харагдаж болохгүй гэж цэрэн бүжид боджээ. Тэр хүүхэнтэй хэрхэн харилцах тухай төсөөлөн боловсруулж яв. Ярих, хэлэх бүхнээ цэнэж, цэгнэж бэлтгэлээ. Өөрийгөө дахин тольдов. Хувцалсан байдлаа шинжив. Тэгээд л харилцах утасны дугаар жагсаасан дэвтэр эргүүлж эхэлжээ. Утас залах гээд түүний гар жижирч байгааг хажуугаас нь хинч анзаарсангүй. Байна уу? Хэн бэ? Алтан цул байна. Хэн бэ? Би цэрэн бүжид байна. Уучлаарай. Тантай би нэг уулзъя гэж бодсон юм. Өнөөдөр танд зав боломж байна уу? Гэхэд алтан цулын нүр халуун оргиж юу гэж хэлэх учран олохгүй самгардав. Тэр харилцуур барьсан чигээрэн таг чимээгүй болсноо хоолой засаж ямар хэрэгээр уулзах гэвэ гэж золтол хэлчихсэнгүй. Тэгж яаж болох вүлээ гэж гинт санджээ. Байна уу? Гэж цэрэн бүжид юу ч болоогүй юм шиг огт сандарсан янз бүр тайван хоёр давтаж хэллээ. Тийм бол уулзаж болох юм. Өнөөдөр амжихгүй л болов. Ажил их байна. Өршөөгөөрэй. Та намайг би тантай өнөөдөр л уулзмаар байна. Хоошлуулах хэрэггүй юм. Үдэд та завсарлана үсттэй. Таныг ундандаа явхад би тосож уулзъя. Хуйлаанд цаг тогтоочихъя. Ер удах явдалгүй гэхэн тэр. Алтан цулын бич чирчээ. Тэр за тэгхүүтэй. Би 12 цагт завсарлана. Би таныг 12 цагт танай яамны дэрэгдэх шуудангийн 26 дугаар салбарын тэнд хүлээж бай гэж хэлв. Алтан цул нэг мэдхэд өөрийн бие даасан сэтгэлгээг бүр алдаж цэрэн бүждийн үгийг даасан байлаа. Харилцуурыг тавьсны дараа алтан цул зүрхэн түгшиж тулгамдснаа ухаарав. Сэтгэл нь нэг л тавгүй болжээ. Хийж байсан зүйлэн орхив. Яасан сүрхий хүүхэн бэ? Ингэн гэж огт сансангүй гэж тэр бодлоо. Алтан цул гончиг сумд сэтгэлтэй билээ. Нөхрөөсөө салснаас хойш баахан гутруу байхдаа түүнтэй танилцжээ. Тэд нууцхан учирч улам ойр дотн болсоор байв. Сүүлдээ гончиг сумыг мөрөөдөж утасдаггүй буюу уулзахгүй удвал сэтгэл шаналдаг болжээ. Эхнэрийг нь сайн мэддэг зүс таньдаг байв. Гэтэл өнөөдөр ийм уруу явдал болох нь тэр хүүхний хэлсэн бүхнийг дагадаг нь юу вэ? Ёстой харчаагүй хэрэг. Юу гэж уулзъя гिचхэв хэмээн өөрийгөө зэмлснэн нэг бодлын уулзахгүйгээд яахч билээ гэж дотор нь цагаатгав. Алтан цулын сэтгэл хямарсаар байв. Энэ тухай гончиг сум мэдж байгаа болов утасдах. Улам чивгүй явдал болж мэдэндээ юу ч гэсэн өнгөрч уулздаг л хэрэг. Ингэж баттай шийдэв. Энэ үед цэрэн бүжид хувцс сунраа дахин бодож болгов. Урьдчилан цас ороод тэнгэр цэлэмсэн учир агаар тунгалаг. Сардмал талбайд тогтсон усанд нарны гэрэл гэлэлзэн харагдана. Болцсон газар цэрэн бүжид 5 минутын өмнө ирэв. Тэр зүс үзээгүй боловч сэтгэлдээ төсөөлж байгаа тэр үдсгэлэнт боловсон хүүхнийг хүлээж байлаа. Хүүхнүүд бишгүй тааралдавч цэрэн бүждийн төсөөлж буй бүсгүй харцанд туссангүй. Болцсон цаг өнгөрөм завдахад тэр хүүхэн алга. Хэрвээ ирэхгүй бол яа? Өөрийгөө хитрхи дормжлох босов. Гэхээс цэрэн бүжид байж ядан сэтгэл нь загтнаж байв. Түүнээс зайдуухан нүдэндээ зузаан цэнхэршил зүүсэн навтгаар шар хүүхэн зогсож харагдана. Өөр хэн ч алга. Тэнд зогсож байгаа хүүхнээс цэрэн бүжид ичгтэн хүн хүлээж буй янзтай нэг дөр удаан зогсож чадалгүй холхиж байлаа. Хэн ч нэмж ирсэнгүй. Өнөө доожоо муутай туранхай шар хүүхэн л зогссоор байв. Цэрэн бүжид ч өөрийн төсөөлсөн гойлог дагныг харсаар байв. Алтан цул нүднийхээ шилийг нэг заснаа. Таныхын хувьд цэрэн бүждийн дэргэд ойртон очоод сайн байна уу? Та
Надтай уулзах гэж ирв үү? Гэвэл цэрэн бүжид гайхсан янзтай хараад алтан зул гэж та юу? Гэвэл цаадах нь тийм ээ би байна гэж ирсхэн хэлв. Цэрэн бүжид өнөө бодлон гаргаад байгаа хүүхэн энэ гэж юу? Гэж бодсноо хөршөөгөөрэй. Та намайг мэддэг байлгүй. Дими шахвал хэрэгээр уулзах гэсэн юм. Гэхийн зур тэр алтан зул гэдэг нь магад мөн байгаа да. Ямар нэг тохуурхагч байх вэ гэж санав. Цэрэн бүжид сүр болгон бэлдэж ирснээсээ ичих шиг боллоо. Өршөөгөөрэй. Би гэр бүлийнхээ нэр төрийн төлөөч гэх юм уу да? Тантай уулзах гэсэн юм. Гэхэд тийм ээ би мэдэж байна. Үнэхээр тусгүй юм болж. Тийм бол ер нь тэгээд юу ч ярих үү гэж ичингүрч өгүүлв. Тэр явдлын буруу нь энэ хүүхэнд биш манай нөхөрт оногдох учиртай юм байна гэж цэрэн бүжид бодов. Танд би муу юм санахгүй. Өршөөгөөрэй баяртай гэж цэрэн бүжид хэлв. Тэгээд тэр сонин сэтгүүл зардаг мухлагийн цонхны дэргэд очлоо. Үнэхээр сүйд болоод баймгүй л хүүхэн байна. Хачи юм да гэж бодонгуудаа Спутникийн сүүлчийн дугаараа нэгийг авав. Тэндээс явхдаа цэрэн бүжид би ч гэсэндээ дорд сүрэнтэй дэмэл юм болсон. Манай гончгсом түүнийг бодвол хавьгүй жавхлантай сайхан иршүүд гэж бодов. Миний энэ нууцыг хинч мдээгүй л байгаасай. Тэр дэмий явдлыг гэж саналаа. Цэрэн бүжид эргэж хармаар санагдав. Тэгтэл яг араас нь алтан зул явж байсанд харцаа шалгавхан буруулав. Хэний ч нүд булаамаар гойлог нэгэн залуу ир алтан зулыг сугдсан явахыг цэрэн бүжид хальт харжээ. Цэрэн бүжид ямар нэгэн нас зүгтах мэдэд түргэн алхаж булан тойроод цэцэрлэгийн хаасны хаалгаар оров. Цэцэрлэгт ухаа сэвгэр өнгөтэй сарвгар моддын мөчрийг тоосдаржээ. Цэрэн бүжид хүн амтангүй ил хууль тэр цэцэрлэгийн нэг салхивчэнд суугаад хүнээс нууж уйлав. Тэр нөхөртөө өөртөө гомдож хүүхэд адил мэгшин уйллаа. Түүний тэгж харамссан гутрахыг хинч мэдсэнгүй. Цэцэрлэгч гэсэн хүний сэтгэл шиг урин дулааны улирлыг хүлээж байжээ.